Улсын хурлын боловсрал соёл шинжлэх ухаан спортын байнгын орооноос боловсролын зээлийн сангийн журамд өөрчлөлт оруулах судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Тухайн зээлийн журамд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, зээл тэтгэлэг олгохдоо ил тод нээлттэй шударга зарчмыг баримтлах, шалгуур хангасан суралцагчдад засгийн газраас баталсан боловсролын тэргүүлэх чиглэл, эрэлттэй мэрэгжил зэргээр эрэмблэх, зорилтод бүлэгт чиглэсэн буцалтгүй тусламжийг оновчтой тэгш барилгах зэрэг чиглэлүүдийг засгийн газарт хүргүүлжээ. За үүн донд малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуйн тижээл бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлэр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үн төлбөргүй сургах журмыг боловсруулах чиглэл мөгчээ. Боловсролын зээлийн сангийн асуудлаар зочны цаг яг одоо хүргэлжлэх гэж байна. За тэгвэл энэ сэдвээр бид бүхэн боловсролын зээлийн сангийн шинжилтэй холбоотой асуудлыг хариуцж байгаа ажлын хэсгийн ахлагч улсын хурлын гишүүн Батнайрамдалтай уулзаад байна. Орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе. За тэгэхээр яг боловсролын зээлийн сангийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ? 2025 он жишээлбэл нийт хэдэн төгрөгийн санхүүжилт орж ирсэн байна. За өмнөх одоо нөхцөл байдлуудаас шалтгаалаад энэ жил одоо тавтагдахгүй гэсэн тийм дүр зураг харагдаж байна. Тэгэхээр ер нь боловсролын зээлийн сан 1992 онд анх байгуулагдаад нэгсэндээ одоо өндөр боловсралтай боловсон хүчнээ бэлтгэх одоо татварлогчдын мөнгөөр санхүүждэг одоо гол сан байж ирсэн. Тэгэхээр энэ 23 жилийн хугацаанд боловсролын зээлийн санд бол бараг 1.3 сая давхарчин тоогоор одоо иргэдэд юм хүрчээсэн бас нийт талаасаа аюу хүртэмжтэйсэн санал та. Асуудал нь юундаа вэ гэхээр бараг 1.80 төгрөг дотоодын оюутнууд руу бараг 1.2 сая байдалтай одоо оюутнуудад зарцуулж байсан. Харин гадаад зээл нийт санхүүжилтийн 30 гаруй хувийг бараг 400 тэрбум төгрөг 3700 хүүхэд гадаадд сурах гэж зарцуулагдсан. Тэгээ буцаад иргэн төлөлтөл байна л да. Дотоод зээлийн иргэн төлөлт 98% байгаад одоо маш сайн байгаа. Гадаад зээлийн 3700 оюутны иргэн төлөлт 4%. Тэгэхээр хэд ч хамлалттай. Тэгээ нөгөө талаасаа иргэн төлөлт буцаад Монгол банкны одоо зэв бие түвшний сааралж хязгаал гэж ярьдаг. Зээлийн мэдээллийн санд ингээд хит ялгууртай байдлаар ингээд өгдөг байна л да. Дотоод зээл хэрвээ иргэн төлөхгүй бол Монгол банкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл нь орно тий. Тэр чинь нэгээрээ бас тэр чинь хариуцлагатай шүү дээ тий. Хариуцлага үүрнэ гэсэн үг. Гэтэл гадаад зээлийн авсан иргэн төлөгдөөгүй гэрээний үргэн зөрчигдсөн хүүхдүүдийн мэдээлэл одоо хүртэл орохгүй юм ялгууртай байдал одоо хүртэл байж байгаа. Тэгэхээр энэ бүр цаашлаад ярих юм бол оюутан суралцагчдын эрхийг зөрчсөн хэд ялгууртай байдал одоо хүртэл явж ирсэн гэсэн. Тэгэхээр нэгсэндээ тухайн журамд өөрчлөлт оруулах шаардлагатай ах нь. За Монгол банктай бас нэг тодорхой хэмжээнд ойлголцолд хүрэх шаардлагатай гэж ойлгох нь зөв. Тэгэхээр манай улсын хурлын боловсрол соёл шинжилгээ ухаан спортын байнгын орон эдэр гэдэг энэ боловсролын зээлийн сангийн шинжилтэй холбоотой ажлын хэсэг гарсан л та. Тэгээд яг түрүүчийн 7 хоногийн 3 дахь хурлаар л одоо Монгол Улсын засгийн газар руу болсон зээлийн сангийн шинжилгээний талаар одоо чиглэл өгсөн тогтоол гаргасан. За энэ тогтоолдоо бид нэг хамгийн гол нь юугаар болсон байх юм бол 25 оны сонгон шалгуулалтаас эхлээд цоо шин журмаар явах хэрэгтэй. Яг үнэ хэлэхэд энэ боловсролын зээлийн сангаар олгож байгаа зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж бүгдээрээ ерөөсө 27 хуудас ганцхан журмаар зохицуулагдаж ирсэн. Энэ журмыг нь уншаад үзэх юм бол одоо миний хувьд бол бараг 10 удаа уншлаа. Одоо хүртэл бүрэн ойлголт авч чадаагүй. Нэгсэндээ маш олон нэмэлт өөрчлөлт орсон байдаг. 30 жилийн хугацаанд бараг 28 нэмэлт өөрчлөлт орсоор байгаад ер нь энгийнээр хэлэх юм бол сэглэгдсэн юм журам байхгүй. Энэ нь өөрөө буцаа сонгон шалгуулалт ил тод бус ямар нэгэн ашиг сонирхлын зөрчлөөр ордог те. Энэ одоо үүр нь болцсон байсан. Тэгэхээр энэ журмыг бол дахин жижигхэн нэмэлт өөрчлөлт оруулах биш бүр цоошнэр маш ойлгомжтой зарчмыг тусгаж хийх ёстой гэсэн байр суурьаар одоо засгийн газар чиглэсэн байна. Одоо ер нь бол сая таны ярианд дурдагдлаа. Өмнө ч бас бид нар статистик мэдээллийг харахад бол гадаад зээлийн иргэн төлөлт бол маш бага хувьтай 4% байна тий. Сая таны хэлсэнчлэн 3000 гаруй хүүхдүүд бол оюутан залуус хамрагдсан юм байна. Одоо яг энэ оны тухайд жишээлх юм бол бас одоо нийт зээлийн хэдэн хувийн ч юм уу гадаад зээлэнд олгоно гэдэг ийм томьёолсон зүйл байгаа бол. Тэгэхээр энэ 25 оны төсөв дээр бас нэг шин зүйл орж ирсэн. Тэгэхээр энэ 25 оны төсөв дээр боловсролын зээлийн сан дээр 158.4 тэрбум төгрөг төсвөлөгдсөн. Энэ нь бол түүхэн хэмжээндээ боловсролын зээлийн санд хамгийн том дүн төсвөлөгдсөн жил. Гэхдээ энэ 158.4 тэрбумын 33.6 тэрбум нь зээлийн иргэн төлөлтөөр санхүүжнэ гэд 25 оны төсөвт суулгацсан гэсэн үг. Тэгэхээр зээлийн иргэн төлөлт ямар нэгэн хэмжээгээр төлөгдөхгүй бол 25 онд одоо төсвөнд суусан үйл ажиллагаа нэгсэн доголдох
байдал руу орно гэсэн үг байхгүй. Тэгэхээр 33.6 тэрбум гэдэг бол өөрөө маш том дүн. Гадаад зээлийг ингээд аваад үзэх юм бол энэ чинь нийтдээ бараг 400 орчим тэрбум төгрөг олгогдсны. Одоогийн байдлаар 4% гэдэг чинь нэгсэндээ 14.5 тэрбум хүрэхгүй дүн л гэсэн үг байхгүй. Тэгэхээр 33 тэрбум иргэн төлөгдөж 25 оны үйл ажиллагаа доголдолгүйгээр явна гэдэг бол зүгээр бас нэг талаас маш том хэлбэр л дээ. Тийм учраас зээлийн иргэн төлөлтийг урд нь бол зүгээр нэг хийх юм шиг хийхгүй юм шиг ойлгомжгүй явсныг бид нэр төсөвтэй уйж гисэн гэсэн үг. Иргэн төлөлт цаашдаа хийгдчихэж дараагийн хүүхдэд боломж олдно шүү гэдэг концептыг бас тусгаж өгсөн. Бас дээрэс нь нөгөө гадаад зээлчин бол дотоодын зээлийг бодвол хамаагүй өндөр өртөгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр нь бас журамлахтаа яаж зохицуулт хийж байна. Тэгэхээр нэг талаасаа яг бодит үнийг хэлэхэд бас төлөгдөхгүй байгаа гол шалтгаан бол гадаад зээлийн одоо нэг хүүхдэд оногдож байгаа хэлбэр одоо дүн өөрөө өндөрлөлтөө. Зарим бүр өндөр үед чинь бараг нэг хүүхдэд 250 мянга орчим доллар, 7-800 сая төгрөгийн зээл авч бакалавра хийчихэд буцаа тэр хүүхдийг одоо 5 жилийн хугацаанд тэр дүнгээ төлөгдөж чинь өөрөө нэг талаасаа амьдралгүй болоод байгаа юм л да. Тийм учраас одоо шинэ журман дээрээ бид нэр байнгын орон нэгдэл тул дээр засгийн газар өгсөн чиглэл дээр тухайн орлогыг тийм үү орлогоо уйлдуулах хэрэгтэй. Тухайн хүүхдийн авж байгаа орлоготоо нь уйлдуулж иргэн төлөлтийг нэгдүгээр хийх хэрэгтэй. Хоёрдугаарт бакалаврын дүнгэж төвшин дээр те илүү тэтгэлгийн хэлбэр явах нь зарчмын хувьд зөв юм аа те. Зээлийн хэлбэр илүү одоо магистр доктор дээр илүү төлбөрийн чадвартай илүү өндөр орлоготой хүмүүстэй илүү уйж өгөх нь бас зөв юм а гэж одоо бодож байна. Өнөөдөр болсон зээлийн сангийн нийт санхүүжилтийг аваад үзэх юм бол ойролцоогоор нэг 35-аас 37 орчим хувь нь ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг рүү энэ нь өөрөө бакалаврын үндсэн хөтөлбөр рүү орж байгаа тэтгэлийн хэлбэр байхгүй олгогдоо явж байгаа. Тэгэхээр энэ нь ч гэсэн өөрөө нөгөө талаасаа бас бидний хувьд бол зөв гэж үзэж байгаа. Одоо тэгэхээр сая та хэллээ. За тэгвэл ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг. За дээрэс нь одоо иргэн төлөлтийн бас санхүүжилт гээд нөгөө 158 тэрбум ч ингээд хэд хуваагдчих шүү дээ. Нөгөө нэг хэсэг нь юунд байна? Дотоодод одоо яг хэдэн төгрөг хуваарлаж нэг хүүхдэд ойролцоогоор хэдэн төгрөгийн тэтгэлэг ч юм уу олгодог. За дотоодд олгогдож байгаа одоо хөтөлбөрүүдийг аваад үзэх юм бол оюутан хөгжлийн зээл байна. За зээл бол тухайн оюутанд сургалтын төлбөрийг нь тий одоо нэгсэндээ зээлээр өгч ийн гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ өөрөө энэ бол ер нь амжилттай явжирсан хөтөлбөрүүдийн нэг бол мөн. Энэ дээр бид нэр юу гэж тусгаж байгаа гэхээр оюутнууд одоо сургалтын төлбөр төлөхөд зээл авч болно тий. Тэрийг нь төрөөс бол дэмжих ёстой. Гэхдээ Улаанбаатарт байгаа хот суурьнд байгаа оюутнууд бол илүү тэргүүлэх эрэлттэй мэрэгчлэр сурсан тохиолдолд оюутан хөгжлийн зээл болгоё. Харин орон нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд бол орон нутагт сурж байгаа оюутнууд мэрэгжил харгалзахгүйгээр одоо нэгсэндээ оюутан хөгжлийн зээл авч болно. За тэгээд дээрэс нь бас тэтгэлэг, дээрэс нь бас зорилттой бүлгэрүүч хэлсэн буцалтгүй тусламжийн бас хэлбэрүүд байгаа юм л да. Тэгэхээр дээрэс нь бас зарим эрэлттэй мэрэгжлийн чиглэлээр дэмжих хүрээндээ тэтгэлэг болгож байгаа хөтөлбөрүүд ингээд явж байгаа. Дийлэн хүртээмжгүй байдал, тэгш бус байдал бас асуудал одоо хүртэл болсоор байгаа юм байна л да. Тэгэхээр оюутан сурагчдад нэгсэндээ ямар тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, хөнгөлөлтийн хэлбэр байдаг гэдэг мэдээлэл бол бүгдэнд нь хүртээмжтэй болно. Очих хэвээр. Тэгжээж нэг тэд нэр ямар боломж байгаагаас хамаарч те мэрэгжлийг хүртэл сонгоход нь төхөн болох юм л да. Тэгэхээр одоо жишээлбэл дотоодын ихтэй сургуульд эрэлттэй мэрэгчлэр суралцж байгаа залуучууд улсурлын зээлийн сангаас ямар нэгэн тэтгэлэг эсвэл хөнгөлөлт урамшуулж авъя гэхэд тавигдж байгаа хамгийн ихний шаардлага нь одоо юу вэ? Магадгүй өөрчлөлт яаж өөрчлөх вэ? Одоо бол өөрсдөө хүсэлтээ өгөөд голч дүнгийн гэх мэт зарим шалгуурууд байгаа юм. Тэгэхээр тэр хамгийн гол нь эрэлттэй тэргүүлэх мэрэгчлэр гэсэн жагсаалтанд те одоо ялангуяа хот сорон жишээлбэл Улаанбаатарт суралцж байгаа оюутнууд хамрагдана. Тэгэхээр байх ёстой. Энэ нь өөрөө бас засгийн газрын дэмжиж байгаа зайлшгүй Монгол улсын хөгжилд хэрэгтэй мэрэгжилтэй нэгсэнтэй холбогдох ёстой. Бусад хэлбэрээр бол оюутан хөгжлийн зээл одоо нэгнээсэндээ нээлттэй байна. Энэ дэр нэг сонгож шалгаруулалт гэхээс илүүтэйгээр одоо шаардлагуудаа хангасан байх хэрэгтэй. Харин одоо сонгож шалгаруулалт илүү юун дээр гарч ирж байгаа вэ гэхээр гадаадд те одоо магистр, доктор ч юм уу те одоо хөтөлбөрт хамрагдах оюутнуудын сонгож шалгаруулалт одоо нэгсэндээ хамгийн хилэн бас дагуулж ирсэн. Тэгэхээр энийг бас бид нар оноожуулалтын хэлбэрийн хүртэл ямар нэгэн субъектив нөлөөлөл багтаа гэхдээ тухайн хүүхдийн авсан одоо тэнцэн сургуулийн ирэмб нэгдүгээр, хоёрдугаарт бас авсан тэтгэлийн хэмжээ тухайн сургуулийн нийт төлбөрийн хэмжээг уялдуулж оноожуулалтыг хин нэгэн одоо дарга
эсвэл ажлын хэсгийн нөлөөллөөс ангид байх, ил тод байх зарчмын хүрээнд одоо хийх ёстой гэсэн зарчмыг бас тусгаж өгсөн байна. Бидний тавьж байгаа шаардлага бол ерөөсө 25 оны сонгон шалгуулалт цоошин журмаар нээлттэй, ил тод, шудраг, ашиг сонирхлоос ангид үндэслэл бүхий зарчмын хүрээнд л явагдах ёстой. Тэгэхээр улсын хурал дээр байгуулагдсан ажлын хэсэг бол яг бид нэр ямар ч гэсэн засгийн газар руу одоо чиглэл өгсөн тогтоолоо баталсан. За тэгэхээр одоо засгийн газар одоо тогтоол чиглэлийн дагуу шинэ журмаа боловсруулж сонгон шалгуулалтаа одоо энэ хавартай, ил тод нээлттэй болох хэрэгтэй. Энэ дэр бол маш олон оюутны оюутнуудын аав ээж нарын маш том хүлээлт байна. Тэгэхээр тэн дээр бид нэр илүү одоо хяналт тавьж ажиллана гэсэн үг. За ойлголоо. Мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа. За үзэгч та бүхэн НТV-ийн мэдээ зочны ярилцлагаар хүрэлээ. Хөтөлбөрөөр үргэлжлүүлж байна.